Тэгэхээр эсэд эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээгч хязгаалт манай эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албан дээр нэгтгэгддэг. За тухайн эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэн маань тухайн одоо нэгдүгээр эмнэлэг мөн хавдар судлалын үндэсний төв дээр бүртгүүлээд за манай албан дээр энэ хүлээгч хязгаалт маань нэгтгэгддэг байна. Өнөөдрийн байдлаар энэ хүлээгч хязгаалтанд бол 1000 гаруй иргэд хүлээж байна. Энэ нь бол жил ирэх тусам бол нэмэгдэх юм хандлагатай байгаад байгаа. Харамсалтайгаар бол энэ хүлээж авах хугацаанд бас энэ нас баралтууд мэдээж өндөр байгаад байгаа. Сүүлийн жилүүдэд мөн энэ нас баралт маань бол нэмэгдэх ийм хандлагатай байгаад байгаа. За үүнээс гадна одоо яг энэ элэгний дутагдaltaй, бөөрийн хавдартай, бөөрийн дутагдaltaй одоо өвчлөл бол Монгол улсын хэмжээнд ямархуу байгааг бол та бүхэн бол бүгд мэдж байгаа. Энэ бол Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод өвчлийн тэргүүлэх шалтгаанд тэргүүнээр эзлээд байж идэг. Энэ ч үднээсээ энэ эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай энэ хүлээгч хязгаалт бол жил ирэх тусам бол нэмэгдэх юм хандлагатай байгаад байгаа. За мэдээж энэ эсэд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь бол амьд бол амьгүй донороос хийгддэг. За амьд донор нь бол нөгөө тухайн эмчлүүлэгчийн маань гэр бүлийн гишүүн байдаг. За амьгүй буюу тархины өхөлтэй донорын хувьд нөгөө гэр бүлийн гишүүдэд нь хамаатан саданд нь тохирох донор болох боломжгүй байх юм бол энэ амьгүй буюу тархины өхөлтэй донорын эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. За энэ ч үднээсээ энэ сүүлийн жилүүдэд гэх юм бол өнгөрсөн 2024 онд бид нийт манай албаны зүгээс энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ зохион байгуулдаг. За энэ үднээсээ 2024 онд 5 яг бодит донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгдсэн. За энэ маань бол сүүлийн одоо 2 жилийн хугацаанд бол өмнөх жилүүдийгээ бодвол тоон статистик бол буурж байна. Энэ нь бол нөгөө суулгуулах шаардлагатай иргэдэд бол маш хүнд тусч байгаа. Энэ ч үднээсээ мөн нас баралт гэсэн төдий хэмжээгээр нэмэгдэж байгаа. За энэ эргэтэн амьгүй буюу тархины өхөлтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээгч хязгаалт бол жил бүр нэмэгдэж идэг. За манай алба 2018 онд байгуулагдсан. За энэс бол өнөөдрийн хүртэл бол энэ огцом нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь бол нэгдүгürt хууль эрх зүйн орчин бүтцэнтэй холбоотой нэмэгдэж байгаа. За иргэдэд бол энэ дан амьд донороос гадна энэ амьгүй буюу тархины өхөлтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгадаг гэдэг ойлголт маань бол харьцангуй сайжирсан үүднээс холбоотой энэ хүлээгч хязгаалтын тоо бол төдий хэмжээгээр мөн нэмэгдэж байгаа.